Дөрөвдүгээр бүлэг 1. Нуарте де Вильбор. Хадагтай Данглар охин хоёрын яваад өгснөөс хойш буюу бидний дээр өгүүлсэн яриа болох зуур Вангийн прокурорын гэрт ийм хэрэг болжээ. Вильбор эхнэрийн дагуулад эцгийнхээ өрөөнд орж ирлээ. Валентины тухайд гэвэл хаана байсныг бид мэднэ. Тэр хоёр Нуартетэй мэндэлж гардуур нь 25 жил илүү зарагдсан хөгшин зарц Баррауг нь явуулаад сууцгаалаа. Нуарте өглөө суулгаад үдэш босгож аваачдаг дугуйтай зөөлөн сандал дээрэн сууж байлаа. Өмнө нь таслаган доторх бүх юм харагдах том толь тавьсан бөгөөд өвгөн хөдлөлгүйгээр хэн орж ирж гарч байгааг эргэн тойронд нь юу болж байгааг харж чадна. Үгсэн хүүрмэт хөдөлгөөнгүй тэр хүн ясархан мэдлэх байрны чухал гойд юм хэлэх гэж байгаа янзтай хүүхдүүдэн ухаалаг сэргэлэн нүдээр харлаа. 4-3 нь булшинд очиход бэлхэн болсон энэхүү бэйд амьд очболж үлдсэн ганц мэдрэхүйн хараа сонсгол хоёр л байлаа. Энэ хоёр мэдрэхүйн зөвхөн нэг нь энэ хөдөлгөөнгүй ангид үлдэж хоцорсон дотоод амьдралын бүлээн амьсгалыг гэрчлэх ганц зүйл болсон бөгөөд саях дотоод амьдралын илэрхийлсэн нүдний харц эзгүй цэл тойрон тэнэвчилж яваа хүнд энэхүү чив чимээгүй харанхуйн дунд амьд амтан байгааг зааж алсад гялсхийн зоригжуулах гэрэл луга адилаажээ. Мөрөн хүртэл унжсан урт ус нь цал буурал болсон байхад өвгөн Нуартен налмайн буусан хар хөмсөгтэй хар нүдэнд нь цагтаан түүний бие цогцос ухаан санааг амьдруулж байсан бүх хүч чадал зориг хатуужил тэнхээ тамир бүр оюун ухаан нь хуран төвлөрчээ. Ерөөс ямарваа эрэгтнийг төлөөлөн үлдсэн эрэгтэн илүү гойд хөгждөг зүй билээ. Гар нь хөдлөхгүй, хоолой нь дуурахгүй, бие нь хөссөн боловч энэ бүхнийг захирангуй харц нь орлож чадхаажээ. Тэр харц нь тушаал өгч баяр талархлыг илэрхийлнэ. Энэ бол зөвхөн нүдэн л амьд үлдсэн хүүр байлаа. Дээд хэсэгт нь хорсол хилэн буцалж байгаа ч юм уу баяр хөөргийг илэрхийлэх энэ хөдөлгөөнгүй гөлгөр царайнаас илүү аимшигтай юм гэж байхгүй байх. Саад даригдсан энэ золгүй өвгөний дохиог Вильбор, Валентина бас бидний дээр өгүүлсэн хөгшин зарц энэ гурвал ойлгоно. Вильбор хэрэг болохоор л хаяа нэг эцэг дээрэн ирж уулздаг байв. Тэгтэн сэтгэлд нь тааруулах хичээхгүйгээр барахгүй ганц ач охин нь л өвгөний голыг дэвтээдэг гэдгийг ойлгодог байжээ. Валентина өвгөн авдан хайртай, зориг төсвөртийн ачаар Нуартегийн бүх санаа бодлыг харцаар нь таадсурчээ. Энэ хэндэж үл ойлгогдом дохио ярианд Валентины охин өөрийн дуу хоолой царай зүс бүхэл сэтгэл оюунаараа хариулдаг болохоор залуу бүсгүй хүүр болж хувирсан өвгөнтэй хөгжүүн яриа хөөрөө дэлгдэг байлаа. Амьдрал нь бүх тийшин хандсан энэ хүн асар их мэдлэгтэй. Юмны учир утгыг хараад андахгүй хянуур бие цогцсон мэдрэлгүй болон шаналж байгаа хүнд байж болохын хэрээр хатан зориг хатуужилтай хэвээр юм байв. Валентина энэхүү өвгөний санаа бодлыг ойлгох ба өөрийн санааг түнд ойлгуулах амаргүй хэрэгээ гүйцэтгэж чадах болжээ. Ийм чадварынхаа ачаар өдөр тутмын эрдэн юмд энэ амьд оюун сэтгэхүйн хүсэл тал мэдрэлтэй хүүрийн хэрэгцээг огтхонч алдаагүй тааварлаж мэдэхгүй байх тохиолдол бараг үгүй байлаа. Барраугийн тухайд гэвэл энэ хүн дээр дурдсанчлан Нуартед 25 жил зарагдсаар эзнийхэн бүхэл дадал заншлыг сайн мэдэх болсон учраас өвгөн түүнээс ямар нэг юм хүсэх нь бараг тохиолддоггүй байлаа. Вильбор ярих гэж ирсэн хачин зүйлэн эцэгтэн хэлэхэд хэний ч тусалцаа хэрэггүй байлаа. Бидний дээр хэлснээр Вильбор өвгөнтэй маш сайн ойлголцдог байсан боловч зөвхөн хайхрамжгүйгээсэн болоод тэгж цөөхөн орж ирдэг юм санджээ. Тэгээд л Вильбор Валентинаг цэцэрлэгт зугаал гэж явуулаад Баррауг мөн гаргаж орхиод өөрөн өвгөний баруун гарт суухад хадагта Вильбор зүүн талд нь суулаа. Валентина бидэнтэй хамт ирээгүй. Баррауг гадагшаан гаргасан явдлыг эрхэмсэг та буугаахаарай. Бидний ярих гэж байгаа зүйл бол охин ба зарцын дэргэд ярьж болохгүй юм байгаа юм. Танд хэлэх нэг зүйл хадагта Вильбор бид хоёрт байна гэж Вильбор хэллээ. Энэ бүхнийг дуулахад Нуартегийн царай огт санаандчгүй мэт байхад
Харин Вильберийн харц додроо нь жохом юу бодож байгааг нь мэдэх юмсан гэж шүлэнгтэн байлаа. Бидний дуулах зүйл таны талд нийцэхгүй байхаа гэж бид хоёр итгэж байна. Гэж банкын прокурор Эрдэнэ хөрөн хүн өөдөөс нь огтхонч зөөрхийн аргагүй тулгсан байртай хэлв. Өгний харц бас л хөдөлгөөнгүй хэвээр зүгээр л чагнад суулаа. Бид Валентинагаан хүнтэй суулгах гэж байгаа. Гэж Вильбер хэлв. Энэ үгийг дуулсан лам багч өгний царайнаас илүү хүйтэн байж чадахгүй биз. 3 сарын дараа хормын хийн. Гэж Вильбер цаашаа хэлв. Өгний нүдч бас амьгүй юм шиг хэвээрэн л байлаа. Тэгтэл хадагта ярианд оролцож таныг энэ мэдээг лав сонирхох байхаа гэж бодоод бид дуулгаж байгаа юм. Гэж яарвч нэмж хэлээд тэгэд ч та Валентинад их дассан хүн шүү дээ. Тэгэхээр Валентинатай ханилах гэж байгаа залуугийн нэрийг л хэлчих дутаад байна. Энэ бол Валентинатай суулгаж болох шилдэг залуусын нэг байгаа юм. Валентинатай суулгах гэж байгаа тэр хүн таач нэрийг мэдэх байхаа да. Удам өгсөн сайнтай, баян, зөв шулуун явдалтай, зам барил сайтай нь охины маань ад жаргалтай байхын баталгаа болно. Францтэй Кенелдэ Эпинийн төшөөг гүнг бид хийж байна л да. Гэв. Вильбер эхнэрийгээ ярьж байх зуур өвгний царай өөд урдийнхаасан улам хянуур харж байлаа. Хадагта Вильбер Францын нэрийг дөнгөж хэлмэгц хүүгийнх нь сайн мэдэх нүдний хардсанд нэгэм хөдлөх шиг болж юм хэлэх гэж ангасан уруул мэт дутуу анастай зөвхний цаанаас цагилгаан цаглах мэт боллоо. Өөрийн эцэг дээр цагт Францын өстөн явсныг банкын прокурор мэдэх учраас энэхүү өвгний сэтгэл догдолж уймэрснийг ойлгосон ажээ. Гэвч хараагүй юм шиг дөрөв зүүлж эхнэрийнхээ яриаг залган. Одоо удахгүй хорь хүрэх шахаж байгаа Валентинагаан дөхнүүлж тохинуулах ажил ямар чухал болохыг та сайн ойлгож байгаа байх. Бид энэ асуудлыг ярилцахдаа таныг бас мартаагүй. Валентинагийн нөхөр залуу хосод эвгүй санагдаад бидэнтэй хамт суухыг зөвшөөрөхгүй маа гэхэд таныг тэдэнтэй хамт суухыг зөвшөөрөхөөр өрчлөн ярьж тохирсон. Валентина танд хайртай. Таач түнд бас сайн шүү дээ. Ингэхлээр таны дасаж сурсан амьдрал юугаарч өөрчлөгдөхгүй, харин ялгаа нь зөвхөн нэг хүүхэд таныг өргөж асардаг байсан бол одоо 2 болох юм. Гэв. Нуартеген гялдсан 2 нүд цусаар бүрхлээ. Өвгний сэтгэл зүрхэн дотор ямар нэгэн аимшигтын болж байх болтой. Царайн хөрөндөж уруул нь хөхөрсөн байхыг харвал хорсол занлан гаргаад хашгирчгаж чадахгүй болохоор дотрон бачимдан багтарч байгаа бололтой. Вильбер 50 байдалтайгаар цохон голгож энд их богчин байгаа болохоор Нуартегаан амьсгаад авахсч явах шиг байна. Гэж хэлээд эргэж байрандаа ирсэн боловч суусангүй зогслоо. Тэгэхэд хадагтай Вильбер дөрвчин ярьсан дээр нэмж энэ гэрлэлтэд Эпинегаан болон тэдний төрөл садангуудын сэтгэлд нийцж байгаа юм. Төрөл садансаад байх юмгүй зөвхөн л авгах ихч хоёр нь байгаа юм л да. Эхэн түүнийг төрүүлэхдээ нас барсан, эцэг нь хүүгэн 2хан настай байхад буюу 1815 онд алагдсан. Тэгэхээр Эпине өөрийгөө л мэдэх хүн гэж ярихад Вильбер сэжигтэй алагдсан юм. Алсан хүн нь олдоогүй өнгөрсөн. Олон хүнийг сэжиглсэн боловч хэнийн ч мэдэж чадаагүй билээ. Гэж хэлв. Нуарт энэмсэглэх дөрөв зүйлэх гэж байгаа юм шиг эхэл хүчлэн уруулан мөргөнүүлв. Үнэхээр гэмдэрэг үйлснээ өөрсдөө мэдэж байгаа. Амьд насандаа хүн төрлөختний шударга үнний шүүхээр өгсөн хойноо тэнгэрийн шүүхээр цээрлэгдэж болох хүн бол бидний шиг ингэж охин Францтэй Эпинед өгч ямар нэг сэжиглэлийг үгүй их болцоо олдож байгаад баярлгсан да. Гэж Вильбер хэлв. Нуарт саагийн гэмт дайрагдж арчаагүй болсон хүнээс гар нэг санахад хэцүү их зориг чадлаар биеэм барьж байлаа. Тэмээ. Би таны хэлж байгааг ойлгож байна. Гэсэн маягтай өвгөн Вильбер өөд харсан бөгөөд энэ харцанд нь гүн жигшил хорсол илэрнэ. Вильбер энэ харцыг сайн ойлгож хариуд нь мөрөн хавчсхийлээ. Тэгээд эхнэрэн бос гисэн дохиоглоо. Одоо бид явахыг зөвшөөрнө. Гэж хэлээд Эдвардыг ирүүлж тантай мэдлүүлвэл яана? Гэж хадагтай Вильбер асуулаа.
өвгөн нүдэн анивал зөвшөөрч байгаа. Анивчвал татгалзж байгааг нь дэмдэг болдог байлаа. Ямар нэг зүйлийг хүсвэл дээш нь тэнгэр өд харна. Хэрвээ Валентинаг дуудвал зөвхөн баруун нүдэн анинэ. Барравыг дуудах гэвэл зүүн нүдэн андаг байлаа. Өвгөн хадагтай вэлбэрэн хэлснийг сонсоод нүдэн дөргөн анивчлаа. Хадагтай вэлбэр элдэд татгалзж байгааг хараад хөмхөг онцуулаа. Тэгвэл Валентиныг нааш нэрвэлэх үү гэж хадагтаа асуухад өвгөн тэг гэж даруйхан нүдэн анж хариулв. Тэгээд тэр хоёр бүхэн ёслоод гарангаан Валентинаг дууд гэж тушаав. Өдийнхэр өвгөн аав дэрэн ирээрэй гэж охинд урд нь хэлчихсэн байжээ. Валентина сандарснаас болж царийн ягарсан хэвээрэн орж ирлээ. Охин орж ирээд өвгөн аав өөдөн харамгцсан. Төвний яаж зовж байгаа, өөртөө нь ярихыг ямар их хүсэж байгааг даруй ойлгов. Өвгөн аава юу болсон бэ? Таны дургуг хүргээ юу? Та ууралж байна уу? Гэж Валентина дуу алдан усахад өвгөн нүдэн аниж тийм гэж хариуллаа. Хин дуурлсан бэ? Манай эцэгт үү? Үгүй юу? Хадагтай вэлбэрт үү? Үгүй юм уу? Надд уу? Өвгөн тийм гэж дохилоо. Би ямар буруу юм хийчихсэн бэ? Гэж Валентина дуалдахад өвгөн хариу дуурсангүй тул бүсгүй цааш нь би өнөөдөр тантай уулзаагүй байсан. Хүн миний тухай танд ямар нэг юм хэлээ юу? Гэж асуулаа. Тийм гэж өвгөний харц яаран хариуллаа. Юу болсныг таах гээд оролдоод үзье. Бурхан минь, үгүй шүү өвгөн аава. Мэдлээ. Вэлбэргоо хадагтайтайгаа хамт саяхан орж ирээд гарсан уу? Тэгсэн. Таныг цухалдуулсан тэр зүйлийг хэлээ юу? Тэд юу хэлсэн байж таарах вэ? Би танаас юуны учир уучлал гуйх болсныг тэднээс асуух юм уу? Үгүй гэж өвгөний харц хариулв. Та бүр намайг айлгачглаа. Тэд юу хэлсэн болоо? Гэж хэлээ залуу бүсгүй бодлогошров. Тэгээд өвгөнд ойртчирээд намуухан дуугаарам. Би одоо л бодож оллоо. Намайг хүнтэй суулгах тухай тэд ярьсан уу? Гэж асуухад тийм гэж хардсан хорссон маягтай хариуллаа. Ойлголоо. Та намайг хэлсэнгүй гэж ууралж байх шиг байна. Тэд энэ тухай танд огт хэлж болохгүй гэж хатуу хоригдсан юм л да. Тэд надад юу ч хэлээгүй. Би санамсаргүй явж байгаад тэр нууцыг дуулчихсан юм. Ийм учраас л би танд хэлээгүй байсан. Өвгөө аав минь уучлаарай. Хардсан дахин хөдөлгөөнгүй, хайхарамжгүй болж зөвхөн чиний хэлээгүй чинь намайг гомдоогоогүй гэж хэлж байх шиг боллоо. Юу болсон юм бэ? Би хүнтэй суугаад таныг орхичих нь таныг мартчихна гэж бодсон юм уу? Гэж Валентина асуухад үгүй гэж хариуллаа. Дэпинэгоо бидэнтэй хамт суугыг зөвшөөрч байгаа гэж тэд танд хэлсэн үү? Тийм. Тэгвэл та юунд уурлаад байгаа юм бэ? Гэж Валентина асуухад өвгөний нүдэнд хязгааргүй хайр инкрэлийн шинж илэрлээ. Тэгэхэд Валентина та надад хайртай болоод тэр шүү дээ. Гэхэд өвгөн тийм хэмээн тохилоо. Та надад аз жаргалгүй хүн болчих нь гэж бодоо юу? Тийм. Та Францад дургүй юм уу? Өвгөний нүд хэдэн удаа дараалан дургүй гэж хариулв. Өвөө, та их зовиртой байх шиг. Тийм. Өвгөн аавыгаа ингэж хариулахаар Валентина төвний дэргэд ирж сөхрөн суугаад хүзүүгээр нь тэрч. Тэгвэл надад ч гэсэн хэцүү байна. Би Францтэй эпинэд сэтгэлгүй гэж хэллээ. Өвгөний нүдэнд баярлсан тэмдэг илэрлээ. Намайг сүмд очиж сууна гэж байхад та ямар их ууралснаа санаж байна уу? Өвгөний хатсан зовх дотор нулимс гүйлгэн харагдав. Намайг аргагүй байдалд хүргэсэн энэ гэрэлтээс зайлах гэсэндээ л тэгсэн юм шүү дээ. Гэж Валентина хэлэхэд өвгөний амьсгаа давхцж ирлээ. Тэгвэл өвгөн аав та гэрлэлтэнд тунгах дургүйцж байна уу? Харал та надад тусалж чаддагч болоосой. Бид хоёр тэдний энэ төлөвлөсөн юмд саад хийж чаддагч болоосой. Та хэдийгээр ийм сарвал ухаантай сэтгэл зоригч нь ийм хүчтэй ч гэсэн тэдний өмнө хүч чадлаггүй л дээ. Тэмцэх болоход та над шиг дорой буюу надасаанч дорой юм.
Та хүч чадалтай, эрүүл энх байсан бол намайг хамгаалж чадах байсан. Харин одоо бол миний байдлыг мэдж надтай хамт баярлах буюу гунхарт суухаас өөр юмгүй болжээ. Энэ бол Бурхан надаас булааж авахаа мартсан сүүлчийн аз завшаа юм. Валентина ингэж хэлэхэд Нуартегийн нүдэнд залирхаг байдал илэрч чи андуурч байна. Би бас чиний төлөө ихэм хийж чадна гэж хэлэх шиг жаал бүсгүйд санагджээ. Өвгөн аав та надад тусалж чадах уу? Гэж Валентина түүний бодлыг үгээр илрүүлэн гаргалаа. Тийм. Нуарте дээш харлаа. Энэ бол ямар нэгэн хүсэлтэй байгааг илэрхийлсэн тэр хоёрын хоорондын дохио байлаа. Та юу гэх гэв? Би таны хэлэх гэсэн зүйлийг чинь ойлгох гээд оролдоод үзье. Гэж Валентина хэлээд санаандан орсон зүйлийг хэлж эхэллээ. Гэвч өвгөн хэлсэн үг бүхэнд нь үгүй гэж хариулна. За тэгэхээр би нэгэнт тааж олж чадахгүй байгаа болохоор шийдвэртэй арга хэрэглэе. Гэж охин хэлээд цагаан толгойн үсгийг аагаас нь эхлээд энэ хүртэл дуудлаа. Ингэж дуудах зураан охин саагийн гэм даригдсан өвгөний нүдийг нэмсэглэн ажиглаж байлаа. Охин уншсаар энэ үсэгт хүрэхэд өвгөн мөн гисэн дохио үзүүлв. Тэгвэл таны хүсэж байгаа зүйл чинь энэ үсгээр эхэлсэн үгөө? Энэ үсгэнд л хамаг учир байх нэ? На, нэ, ни, но гэж уншлаа. Тийм гэж өвгөн хариулв. Тэгвэл но юм уу? Тийм. Валентина тол бичиг авчирч түүний өмнө давир дээр дэлгэж тавилаа. Өвгөн хууц руу харж байгааг мэдмэгц охин хуруугаараа дээрээс нь доошон түргэн заалаа. 6 жилийн өмнө Нуартег одоогийнхоо энэ байдалд орсноос эхлээд Валентина түүний санаа бодлыг өвгөн өөрөө хэрэгтэй үгэн тол бичиг дээрээс олохтой адил тийм түргэн олж санаа бодлын тааварлан мэдсэрчээ. Натрат гэдэг үгэнд хүрэхэд өвгөн зогсгож тохилоо. Натрат уу? Та Натратын хүнтэй уулзах гээ юу? Гэж бүсгүйн асуухад өвгөн үнэхээр Натратын хүнтэй уулзах хүсэлтэй байгаагаан харуулв. Тэгвэл Натратын хүн ирүүлэх үү? Гэж Валентина асуухад өвгөн тийм гэж тохилоо. Энэ тухай аав мэдэх хэрэгтэй юу? Тийм. Натратын хүн танд яаруу хэрэгтэй байна уу? Тийм. Тэгвэл одоо хүү явуулъя. Хэрэгтэй юм чинь ердөөл гинөө? Тийм. Вилбриг хатантай нөрж ирүүлэхийг зарцад хэлэх гэж Валентина босож хон хойд очлоо. Санаатай намарвуу? Таахад бас л хэцүү байлаа шүү. Гэж Валентина асуугаад өвгөн аав өдөн хүүхэд инээмсэглэх адил инээмсэглэв. Баррав Вилбриг өвгөний тасалгаанд дурж авчрахад саагийн гэм даригдсан өвгнөөс эрхэмсэг та юу гэх юм бол? Гэж асуулаа. Аава, өвгөн аав Натратын хүнтэй уулзах гэсэн юм? Гэж Валентина хэлв. Вилбр энэ хачин гол нь санаан дороогүй шаардлагыг сонсоод саагийн гэм даригдсан өвгөн өд харлаа. Тийм гэж өвгөн дохио өхөн түүний хүслийг мэдж байгаа өвгөн зарц Валентина хоёрын тусламжтайгаар тэмцэхэд бэлэн байгааг нь тодорхой харуулв. Та Натратын хүнтэй уулзах гээ юу? Гэж Вилбр давтан асуулаа. Тийм. Яах нь вэ? Нуарте юу ч хариулсангүй. Натратын хүн танд ямар хэрэгтэй болов? Хэмээн Вилбриг асуухад өвгөний харц хөдөлгөөнгүй боллоо. Энэ нь би үүнийг шаардж байна гэсэн үг ажээ. Ямар нэг юмар бидний хорыг маажих гэж үү? Энэ юунд хэрэгтэй юм? Гэж Вилбр асуухад Баррав сансандан хөрөх гэж зүтгэдэг хөгшин зарс нарын заншилаар миний эзэн Натратын хүнтэй уулзах гэж хүсэж байгаа бол хэрэгтэй болоод л тэр байлгүй дээ. Би одоо түүнийг олж ирэхээр явлаа гэж хэлв. Баррав Нуартегаас өөр хэнийг ч эзнээ ингэж боддоггүй бөгөөд Хэмбуганч санснаас нь буцаад чаддаггүй байжээ. Тийм, би Натратын хүнтэй уулзах гэсэн юм гэсний тэмдэг болгон өвгөн нүдэн ансан нь миний хүслийг биелүүлэхгүй зөрхөлхийн үзэмз гэж хэлж байхад л ажээ. За яах вэ? Та тэг шаардаад байгаа бол Натратын хүнийг авч ирэх. Харин энэ явдал их л инэдэмтэй хэрэг болох учраас би тэдний өмнө өөрийнхөө болоод таны өмнөөс уучлах хэрэг болох нь. Хамаагүй. Би очиж авчирна гэж Баррав хэллээ.
Тэгээд хөгшин зарцад илж гаран одлоо. 2. Гэрээслэл. Баррав тасалгаанаас гарч чадхад Нуарте ажихан өдөн их л залирхаг маягаар учиртайхан харлаа. Валентина энэ харцыг ойлголоо. Вэлбрийн царай барааж хөмсгөн хөдөлсөнийг харахад тэрч бас ойлгосон бололтой. Тэрээр сандал авч саад дайрсан өвгөний өдөөс харж юу болохыг хүлээн суув. Нуарте түүний өдөөс харж огтхонч хайхрамжгүй суух боловч нүднийхээ булангаар Валентинад санаа зовх юмгүй эндэн байж вэ гэж мэдгэлээ. Баррав 45 минутын хэртэй болсны дараа Натратын хүн дагуулж ирлээ. Вэлбэр ирсэн хүнтэй мэдлээд "Эрхэм таныг энэ сууж байгаа Нуарте дэ Вэлбэргүй дуудсан юм. Саа өвчин энэ хүнийг хөдлөх ба дуу авианаас нь хагацсан учраас зөвхөн бед хэдхэн л түүний санааг ойлгох гэж тун их оролдож байж хагас зармын тааж мэддэг юм да" хэмээн хэлв. Нуарте Валентинод сөрхий захирангуй харахад бүсгүй дарви дундуур нь орж "Эрхмээ, би өвгөө аавынхаа юу хэлэх гэж хүсэж байгаа бүгдийг нь ойлгодог юм" гэж хэлв. "Энэ үнэн бүр бүгдийг мэддэг юм. Би танд замдан хэлсэн шүү дээ" хэмээн Баррав хэлэхэд "Эрхмүүд гэд нотариус Вэлбэр Валентина хоёрт хандаж "Энэ бол албаны хүн болгоомжгүй хөнгөн хэлсвэрээр ажиллаж хаад өөрийгөө хүн хариуцлагад унгаж болох тийм хэрэгүүдийн нэг байна. Энэ баримтыг хууль ёсны болгохын тулд нотариусын хүн өөрөө цаад хүний хүсэл зорилгыг үнэн зөв дамжуулсан гэдэгтэн итгэлтэй байх хэрэгтэй юм. Юм ярьж чадахгүй болсон хүнийг зөвшөөрч байгаа юм уу эсвэл зөвшөөрөхгүй байгааг би мэдэж чадахгүй болох нь. Түүний хүсэж байгаа буюу эсвэл хүсээгүй байгаа юмыг би мэдэж чадахгүй болохоор миний оролцоо огт ашиггүй хуулийн эсрэг хэрэг болно" гэж хэлв. Тэгээд нотариус явах гэлээ. Вангийн прокурорын уруул дээр дийлсний тэмдэг болсон үл мэдэг инээмсэглэл үзэгдэв. Нуарте Валентинод их л гүнхтэй байдлаар харахад бүсгүй Натратын хүний гарах замыг хөндлөн зогсоод "Би өвгөө автагаа ярилцдаг тэр хэл бол сурахад маш амархан. Хэдхэн минутын дотор таныг өөршгөө сайн ойлгодог болтол сургаж чадна. Харин таны сэтгэл бүрэн тайван байхад юу хэрэгтэй болохыг хэлж өгнө" гэж хэллээ. "Манай баримт бичиг хууль ёсны болоход гагцхүү уг нь зөвшөөрсөн буюу зөвшөөрөөгүйд нь итгэлтэй байх явдал хэрэгтэй юм. Гэрээслэгч хүн бол биеийн өвчтэй байлаа гэсэн чи ухаан санаа нь эрүүл байх ёстой. Өвгөн аавын ухаан одоо хизээнийхээс илүү саруулхан байгааг хоёр л дохио танд итгүүлэх болно. Дугар хаваа хөдлөгөө нүгүү болсон Нуартегаа тийм гэж хэлэх гэхээр нүдэ андаг. Үгүй гэж хэлэх гэхээр нүдэ хэдэн удаа анивчдаг юм. Та одоо түүнтэй ярилцахад хангалттай зүйлийг мэдж авлаа. Өөрөө оролдоод үз." Валентина өвд харсан өвгөний харц хайр талархлаар дүүрсэн байлаа. Үүнийг нотариус ойлгожээ. "Эрхэм та аж охиныхоо хэлсэн бүхнийг сонсч ойлгов уу?" гэж нотариус асуухад Нуарте нүдэн аажуухан аниад мөн алгуурхан нээлээ. "Тэгвэл та аж охиныхоо хэлсэн бүхнийг баталж байгаа мó? Өөрөөр хэлбэл та хүсвэл санаагаа бусдад дамжуулдаг зүйлтэй нь тэдгээр дохионууд мөн үү?" "Тийм" гэж өвгөн дохилоо. "Та намайг урьсан юм уу?" "Тийм." "Гэрээслийн хийлгэх гэж үү?" "Тийм." "Та намайг энэ гэрээслийг хийлгүй битгий явчихаасаа гэж хүсэж байна уу?" Саад даригдсан өвгөн нүдэн түргэн анивчлаа. "За одоо та түүнийг ойлгож байгаа биз дээ?" гэж Валентина асуугаад "Таны сэтгэл тайван байж болно биз?" гэлээ. Гэвч нотариус хариу хэлэхээс өмнө Вэлбэр түүнийг хажуу тийш нь аваачиж "Нуарте дэ Вэлбэрwan биеийн энэ аимшигт гэмтэл ухаан санааны чадварт их хэмжээгээр нөлөөлөөгүй гэж та үзэж байна гэж үү?" хэмээн хэллээ. "Зөвхөн энэч биш. Харин түүний санаа бодлыг яаж байж гаргаж мэдэх вэ гэдэг явдал миний сэтгэлийг зовоож байна" гэж цаад хүн хариулахад Вэлбэр "Тийм бололцоо байхгүй байгааг та харж байгаа биз дээ" гэж хэлв. Валентина өвгөн хоёр энэ яриаг дууллаа. Нуарте Валентинаод их л шийдэмгий байдлаар ширтэн харлаа. Энэ арц нь бүсгүйг үгэн хэлээч гэсэн илэрхий байв. "Эрхэм та энэ тухай битгий санаа зовоо. Миний өвгөн аавын санаа бодлыг ойлгоход хэцүүч гэсэн үннийг хэлэхэд тань тэгс санагдж байвал би
Би танд ямар ч эргэлзээ төрүүлэхгүйгээр нээн хэлж өгч чаднаа. Би нуартайгаан дэргэд байх болсноос хойш 6 жил болж байна. Энэ завсар түүний ямар нэгэн хүсэл миний ойлгохгүйгээс болоод зүрх сэтгэлд нь хадгалагдан үлдсэн явдал ганц ч гэсэн удаа тохиолдсон эсхийг өөрөө хэлж өгөг гэж охиныг хэлэхэд өвгөн үгүй хэмээн тохилоо. Тэгвэл дуршаад үзье л дээ. Та мадмуазель де Вильприйг өөрийнхөө хэлмэрч болохыг зөвшөөрөх үү? Гэж нотариусаас авахд сад даригдсан өвгөн тийм гэж тохилоо. Их сайн байна. Тэгвэл эрхэмсэг та надаас юу хүсэж, ямар баримт хийх гэж хүсэж байгаа юмсан бол? Валентина цагаан толгоон үсгийг эхнээс нь уншиж гээвсэгт хүрэхэд Нуартигийн харц зогс гэдэг ойлгомжтой дохио өгөв. Нуартиг байдаг гээвсэг хэрэгтэй юм байна. Энэ ч яхав тодорхой байна. Гэж Натратын хүн хэлэхэд Валентина байцаарай хэмээн хэлээд өвөрүүгэн харж гээ үсгүү гэж хэлтэл өвгөн охиныг тэр дорн зогсоолоо. Тэгэхэд Валентина тол бичиг авчирч анхааралтай ажиглан харж байгаа нотариусын нүдний өмнө хуудсуудыг эргүүлж гарлаа. Тэгэд гэрээстэл гэдэг үгэн дээр охины хуруу очиход өвгөний харц төвнийг зогсоолоо. Гэрээсэлээ? Энд тодорхой боллоо. Эрхэм Нуарте гэрээсэлэн хэлэх гэж байгаа юм байна. Гэж Натратын хүн дуу олдон хэллээ. Тэгэхэд Нуарте хэдэн удаа тийм гэж дохио өглөө. Энэ үнэхээр гайхалтай хэрэг болж байгааг та ч өөрөө зөвшөөрөх биз? Гэж Натратын хүн гайхсан Вильпорт хэлэхэд саадах нь илүү их гайхалтай нь тэр гэрээсэлгээ чинь болох байх та. Миний охины уран чадмаг хэллэггүйгээр тэр гэрээсэлийн зүйл ангууд бүрэн дүүрэн гарч цаасан дээр бичигдэнэ гэдэгт би ямар ч илгээсэн эргэлзэж байна. Валентина маань эрхэмсэг Нуарте де Вильприйн энэхүү хэнд ч мэдэгдэхгүй байгаа битүү далд хүслийг тайлбарлахыг дэндүүг сонирхож байж болох юм. Үгүй хэмээн саад даригдсан өвгөн тохилоо. Яалаг нэ? Валентина таны гэрээсэллийг сонирхгүй байх нэ? Гэж Вильпр хэлэхэд үгүй хэмээн өвгөн тохилоо. Тэгэхэд энэхээс нь туршлагандан сэтгэл нь хөөрч энэ сонирхолтой тохиолдлыг олонд ярина гэж бодож байсан Натратын хүн эрхэм минь тун саяхан огт болцоогүй гэж миний бодож байсан зүйл харин одоо маш амархан юм шиг санагдаж байна шүү. Энэ бол ердөөл нууц гэрээслэл. Өөрөөр хэлбэл 7 гэрчийн этгээдийн дэргэд хийгдэж гэрээслэгч хүн тэдний дэргэд баталж бас энийг гэрээслэлийг Натратын хүн тэдний дэргэд битүүмжилсэн бол хүчинтэд үзнэ гэж хуулиар зөвшөөрөгдсөн гэрээсэл юм байна. Энэ бол ердийн гэрээсэл бичгээс илүү хугацаа бараг шаардахгүй. Юуны өмнө хуулиар тогтоогдсон өөрчлөгдөшгүй жаягт байдаг юм л да. Харин тодорхой зүйлүүдийн тухайд гэвэл гол нь гэрээслэгчийн хэргийн байдал ба уг хэргийг хөтөлж байгаа та нараар дамжуулан хэлүүлж болно. Энэ баримтыг маргашгүй болгохын тулд бид түүнийг үнэн зөвөөр хэмжсэн. Тэгэхээр найз нөхдийн маань нэг миний туслагч болж ердийн заншлаас өөрөөр гэрээсэл бичих болно. Энэ таны сэтгэлд нийцэх үү? Гэж өвгнөөс асуулаа. Өвгөн өөрийнхөө санаа бодлыг ойлгосонд баярлан нийцнэ гэж хариуллаа. Тэгэхэд эцгийнхээ яах гэж байгааг мэдэж чадахгүй. Бас тэгэд өндөр тушаалаас болоод биеэн барьц суусан Вильпр юу бодоо юм боллоо хэмээн бодож учрыг олохгүй гайхан суулаа. Тэгээд Натратын 2 дахь хүнийг эрүүлэхээр хүн явуулах гэж эргэж хартал. Харин энэ яриаг дуулж эзнийхэн хүслийг дааварлан мэдсэн Баррау аль хэдийн гараад явчихсан байлаа. Тэгэхээр н Вангийн прокурор эхнэрээ дуудууллаа. 15 минутын дараа цөм цугларахад Натратын 2 дахь хүнж хурж ирлээ. Тэр хоёр хоорондоо дүргээ ярилцаж тохироод эрхэм Нуартед гэрээслийн ердийн сэдв уншиж өгөв. Тэгээд дараа нь түүний ухаан санаа эрүүл эсхийг шалгаж үзэх гэсэн мэт төрүүчийн хүн нь өвгөнд хандаж гэрээслийг чинь ямар нэгэн хүний ашиг тусын тулд хийдэг шүү дээ гэж хэлэхэд Нуарте тийм гэдэг дохио өглөө. Та өөрийнхөө хөрөнгөний хэр хэмжээг мэддэг үү? Мэднэ. Би танд аажмаар нэмэгдэх хэдэн тоо хэлье. Тэгэхээр та өөрийнхөө хэрэгтэй тоон дээр хүрэхээр намайг зогсоогоорой. За. Болж байгаа хэрэг явдал ихээ ёсорхог байртайгийн дээр хүний ухаан санаа сулдж доройтсон бие махбодон санаанд багтамгүй шаргуугаар хүчлэн дийлж байгаа нь бидний золтойл хэлчихсэнгүйгээр ихэд гэгийн үзэгдэл биш маа гэхэд лавл сонирхолтой зүйл байлаа.
Хүмүүс цөм Нуартыг дэргэж шавлаа. Нотратын 2 дахь хүн ширээн дээр очиж суугаад бичгэд бэлтгэв. Нэгдэх нь өмгөний өмнө зогсоод асуулт тавьж эхэллээ. Таны хөрөнгө 300 мянган франкаас илүү үз тийм үү? Гэж Нотратын хүн асуухад Нуарт зөвшөөрсөн дохиогов. Тэр хөрөнгө тань 400 мянгаас илүү байхаа? Гэж Нотратын хүн асуухад Нуарт бас л хөдөлгөөнгүй хэвээр хоцорлоо. 500 мянган франк уу? Бас л хөдөлсөнгүй. 600 мянга, 700, 800 мянга, 900 мянга гэж дуурахад Нуарт тийм гэж дохилоо. Та тэгвэл 900 мянган франкын хөрөнгөтэй юм уу? Тийм. Үл хөдлөх үү? Гэж Нотратын хүн асуухад Нуарт үгүй гэж дохиоглоо. Улсын хүүтэй тэмдэгтээр үү? Гэхэд Нуарт тийм гэж дохилоо. Тэр тэмдэгтүүд таны гар дээр байгаа юу? Нуарт баррав өөд харахад хөгшин зарц тасалгаанаас гарч 1 минутын дараа жижигхэн хайрцаг барьсаар орж ирлээ. Та энэ хайрцгийг онгойлгол зөвшөөрөх үү? Гэж асуухад Нуарт зөвшөөрсөн дохиоглоо. Хайрцгийг онгойлгоход дотор нь 900 мянган франкын улсын сангийн мөнгөн тэмдэгт байлаа. Төрөөчийн хүн нь тэмдэгтүүдийг нөгөөхтөн өгч тэд тоолж үзэхэд Нуартгийн хэлсэн хэмжээ яг мөн байв. Тэгээд тэд цөм зөв байна. Ухаан нь сарвал тунгалаг байна гэж хэлээд дараа нь өвгөн өөд харж "Тэгэхээр та 900 мянган франкын хөрөнгөтэй. Түүнийхэн тэмдэг цаасны ачаар жилд 40 мянган франкын орлоготой байдаг юм уу?" гэж асуув. Тийм гэж Нуарт дохилоо. Та тэгээд энэ хөрөнгөө хэнд үлдээх гэж байгаа юм? Энд эргэлзэх явдалгүй. Нуартыгоо ач охин мадемуазель Валентина де Вильпорт л хайртай. Валентина одоо 6 жил өвгөнийг совилж байгаа юм. Валентина эцэж цуцалгүй харж асарч байсан учраас түүний хайрыг хүлээсэн юм. Ийм учраас Валентина өөрийн үнэнч шударгын хариу шанг хүртэх нь шудрах хэрэг болно гэж Вильпер авга хэллээ. Вильпер авга энхүү хуурамгаар өөрийн санаанд тааруулсан болж чадаагүй гэрж гэмээр Нуартыг харц дөрсгийв. Энэ зүйлийг ёсчлон бичгэл үлдлээ гэж үзэж байсан Нотратын хүн ямар ч гэсэн Нуартыг зөвшөөрч байгааг дахин лавлаж энэ хачин хэрэг явдлыг гэрч нарт мэдэгдүүлэх санаагаар "Тэгвэл та энэ 900 мянган франкыг Валентина охинд үлдээх гэж байгаа юм шиг дээ?" хэмээн асуулаа. Тэгэхэд Валентина ялихгүй хажуу дэшин болоод толгоогоо унжуулан уйлав. Өвгөн түүнийг их л инкрилсэн байдлаар харлаа. Дараа нь нотариус өөд харж хамгийн тодорхой ойлгохдохоор нүдэн анивчив. "Үгүй гинэ. Таны өв залгамжлагч болох ганц хүн Валентинад хөрөнгөө үлдээхгүй юм гэж үү?" хэмээн Нотратын хүн асуухад Нуарт үгүй гэдгийг батлан дохилоо. "Та андуураагүй биз? Та үнэхээр үгүй гэж хэлж байна уу?" хэмээн өнөө нотариус гайхан асуухад нь "Үгүй, үгүй" хэмээн Нуарт давтан хариуллаа. Валентина толгоогоо өндөлгөв. Бүсгүй өв хөрөнгөгүй хоцорсон донд гэсэн биш, харин өвгөнд тийм сэтгэл төрүүлсэндээ тэгж их гайхан дээш харсан ажээ. Нуарти охин өөд инкрилсэн харцаар харлаа. Тэгэхэд Валентина хариуд нь "Өвгөн аава, та надад өмч хөрөнгө өгөхөө болсноос биш, хайртай сайн хэвээрээ байгаа тийм ээ? Би зөв ойлгож байна уу?" Гэхэд "Тийм ээ, мэдээж хэрэг" гэж өвгөний нүд дохиход Валентина түүнийг эргэлзэлгүй ойлгож "Баярлалаа, баярлалаа" гэж аман дотроо шивгэнэв. Өвгөн энхүү татгалзахыг Вильпер авгаа үзээд нэгэн горилго гинт төрж өвгөнд ойртон очиод "Нуартыгаа, та өөрийнхөө хөрөнгийг ачхүү Эдвард Вильпертон үлдээх нь үү?" гэж асуулаа. Тэгэхэд өвгөн нүдэн арвичсан нь амар бөгөөд бараг үзэн ядаж байгааг элтгэнэ. "Үгүй байж. Тэгвэл энэ дугаа хүүдэн өгөх юм уу?" гэж Нотратын хүн асуухад үгүй гэж өвгөн татгалзан хариулв. Тэгэхэд Нотратын хоёр хүн бие биенээ харцгаалаа. Вильпер түүний эхнэр хоёрын царай улайлаа. Нэг нь ичиж, нөгөөх нь хорссон донд гэж улайжээ. "Өвгөн аава, бид таны өмнө ямар буруутай юм хийчихвэ? Та өнөөгөөс аваад бидэнд хайртай сайн байхан болчих уу?" гэж асуухад өвгөн эхлээд Вильпер, дараа нь түүний эхнэрийг гүйлгэн хараад сүүлд нь Валентинаг их л
энхрийлэн харлаа. Өвгөө аваа, та надад хайртай юм бол таны одоогийн хийж байгаа зүйлийг чинь таны хайр сэтгэлтэй яаж авцалдуулж ойлгуулж өгөх юм бэ? Та намайг мэднэ. Би таны хөрөн хогшлын тухай хизээж бодож байгаагүй гэдгийг та мэднэ шүү дээ. Тэгээд ч бас би ихээсэн их дэндүү хөрөнгө өвлөж авсан гэдэг шүү дээ. Тэгээд ер нь ямар учиртай болохыг хэлж өгөөч. Тэгэхэд Нуарте Валентинагийн гар өөд цоргих мэт харлаа. Миний гаруу гэж охиныг асуухад тийм ээ гэж хариулв. Гэтэл тэнд байгаа хүмүүс гараг нэ гэж давтан хэлв. Эрхэмүүдээ энэ бүхэн ашиггүй хөөрхий эцэг минь өөрийн ухаангүй байгааг та минь харж байгаа биз дээ гэж Вейлбер хэлэхэд Валентина гинтхэн би мэдлээ. Намайг хүнтэй суулгах тухай тийм ээ гэж Валентина асуулаа. Тийм гэж саагийн гэм дайрагдсан өвгөн хариулахад тухай бүр нүд нь хорслоор гялзж байв. Намайг хүнтэй суун гэхээр таны дургуйч нь хөрч байна уу? Тийм. Энд чинь дэмий хэрэг байна гэж Вейлбер хэлэхэд эрхэм минь уучлаарай. Миний бодоход өвгөний хэлдэг их л учир зүйтэй. Нэг нь нөгөөгөөс уйлдан гарч байгаа зүйл байна гэж нотариус хариулв. Намайг Франц де Эпинетээс суухад та дургүй байна уу гэж охин асуухад үгүй хүсэхгүй байна хэмээн өвгөний харц хариуллаа. Ач охин чинь таны хүсэл санаанаас зөрж өөр хүнтэй суух гэж байгаа болохоор нь түнд хөрөнгөн өгөхгүй гэж байгаа мó гэж нотариатын хүн асуухад тийм ээ гэж Нуарте хариулв. Хэрвээ тэр хүнтэй суухгүй байсан бол энэ охин таны өв залгамжлагч байх байсан уу? Тийм. Өвгний дэргдэх хүмүүс цөм нам хүн боллоо. Натратын хоёр хүн хоорондоо зөвшөө ярилцав. Валентина өвгөн аав өдөн ихэд баярлсан байдалтайгаар харлаа. Вейлбер нэмгхэн уруулан хазаж суув. Эхнэр нь өөрийн ирэхгүй нүүрэн дээрээ илрэн гарч ирсэн баяр хөөрөн дарж чадахгүй байлаа. Тэгтэл нам чимээгүйг Вейлбер дөрүүлэн эвдэж Франц де Эпине манай охинд хэр тохирсон ани болохыг мэдэж шийдэх ганц хүн нь бол би юм шиг санагдана. Охиноо хэнтэй суулгахыг би ганцаараа мэднэ. Би түүнийг Франц де Эпинетээ суулгах хүсэлтэй байна. Валентина түүний эхнэр болно гэв. Валентина нулимсан цовруулсан хэвээр зөөлөн сандал дээр нь суучглаа. Тэгэхэд Натратын хүн өвгөн рүү хандаж хэрвээ Валентина охин эрхэмдээ Эпинетээ суувал та өөрийнхөө хөрөнгийг яах гэж бодож байна гэж асуулаа. Өвгөн хөдөлсөнгүй. Гэвч та хөрөнгөө нэг тийш нь болох юм байгаа биз дээ. Тийм гэж Нуарте төхлөө. Гэрийнхнийхэн аль нэгний ашиг тусад зориулж өгөх үү? Үгүй. Тэгвэл ядуучуудад зориулах уу? Тийм. Хүүгийн огт хоосон хоцрохыг хууль зөвшөөрөхгүй гэдгийг та мэдэн шүү дээ. Мэднэ. Тэгвэл та хуулиар зөвшөөрөгдсөн тэр хэсгийг өөрөө мэдэн шийдвэрлэх үү? Нуарте хөдөлсөнгүй. Тэгвэл та өөрийнхөө бүх хөрөнгийг өөрөө мэдэж шийдвэрлэх гээд байгаа мó? Тийм. Таны нас барснаас хойш гэрээслэлийг чинь залруулахаар заалдах болно шүү дээ. Үгүй. Эрхэм минь. Манай эцэг миний занг мэднэ. Түүний хүсэл санаа надад гэгэ нандин зүйл гэдгийг тэр өөрөө мэднэ. Түүнээс гадна миний одоогийн байдал намайг ядуучуудтай хөрөнгө булаацалтахад хүргэхгүй гэдгийг бас ойлгож байгаа. Гэж Вейлбер хэлэхэд өвгний хардсан дийлсэн шинж тодорлоо. Тэгээд Натратын хүн Вейлбероос эрхэмсэг та юуг шийдэх гэж байна хэмээн асуулаа. Юу ч шийдэхгүй. Эцэг маань нэг л шийдвэл тэр шийдвэрийг өөрчлөхгүй. Надад зөвхөн дагаж хүлээхээс өөр юм байхгүй. Энэ 900 мянган франк бидний гараас алдагдаж асрамжийн газрын санг баяжуулах нь байна. Гэхдээ би өвгний зөрүүд занг дагахгүй өөрийнхөө сэтгэл оюунаар болно. Вейлбер ингэж хэлээд эхнэрийн дагуулan гарч эцэгтэн дур зоргоорон аашлахад бололцоо тавьж өглөө. Тэр өдөртөн гэрээслийг бичиж гүйцэтгэжээ. Тэгээд гэрчин этгээдүүдийг дуудан ирүүлж уншиж өгөөд өвгнөөр зөвшөөрүүлэн хүмүүсийн нүдний өмнө лацтан битүүмжилж Вейлберийн гэр бүлийн нотариус эрхэм Дешанд өгч хадгалуулв.